Дараагийн мэдээг танилцуулъя. Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн дуулаантай гэж нэрлэгдэх болох гэр бүл саллалтын хэрэг гарч байгаа. За энэ хэрэг бол SK Group-ийн тууцын даргатай холбоотой. За түүний хувьд бол эхнэртэйгээ гэр бүл цуцлуулах шаардлага бол үүссэн. За энэ бол маш их хэмжээний хөрөнгө хуваах асуудал үүсэж байгаа. За энэ нь бол олон нийтийн анхаарлыг татаж байгаа. За үүнтэй холбоотойгоор дээд шүүхээс шийдвэр гаргасан байна. За өмнөх шатны шүүхээс гаргасан шийдвэрийг бол дээд шүүх дахиж хянж үзэх. За тухайн шийдвэрийг бол цуцлах шийдвэр гаргасан явдал нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. За дээд шүүх 2024 оны 5 дугаар сард SK Group-ийн тууцын дарга ЧТ1 болон түүний салсан эхнэр болох Росо-Ён нарын гэр бүл цуцлуулсан дээд шатны шүүхийн шийдвэрийг хүчингү болгож ЧТ1 болон Росо-Йонд хоорондын хөрөнгийн маргаанаар шийдвэрлсэн байгаа. За энэ үеэр бол ЧТ1-ыг Росо-Йонд нийтдээ 1.3 их найд вон буюу ам доллар шилжүүлвэл 970 орчим сая ам долларыг төлж барагдуулах шийдвэр гаргасан. За үүнийг бол цуцлахаар пүрэв гарагт мэдгдсэн байна. За шүүхийн шийдвэрийг бол буцаж тухайн шатны шүүхт нь эргэж өгсөн. За ингээд шүүх бол тухайн шийдвэрээр дахин хилцүүлэг явуулах юм байна. Энэ бол Солонгосын түүхэнд хамгийн анхаарал татсан гэр бүл саллалтын хэрэгүүдийн нэгт болж байна гэдгийг мэдгдсэн. За ЧТ1-ийн хувьд бол Солонгосын хамгийн том конгломерат гэж нэрлэгдэх томоохон корпорацийн эзэмшдэг ийм хүн юм байна. За хэрвээ тэрээр тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тохиолдолд өөрийн эзэмшлийн хувьцааныхаа ихэнх хэсгийг зарах хэрэгтэй болж байгаа. За үүнээс үүдэн SK Group-тэй холбоотой хяналтын багцад өөрчлөлт орно. За энэ нь бол цаашдаа бол тухайн группийн өмчлөлт бүтнээр нь нөлөөлөл үзүүлэх ийм нөлөөтэй үйл ажиллагаа болж байгаа. За Солонгос улсын хувьд бол томоохон компаниуд нь эдийн засагт маш их нөлөөтэй байдаг. За үүнтэй холбоотойгоор эдийн засгийн бас томоохон үр дагаврууд гарах боломжтой гэж үзсэн. За тийм учраас дээд шүүхээс тухайн хэрэгтэр тун болгоомжтой ажиллаж хандаж байгаа юм байна. За дээд шүүх хүчингү шийдвэрийг бол хүчингү болгосноор төлбөр тооцооны дүнг дахин тооцоолох хэрэгтэй болж байна. За энэ гэснээр бол хэрэг дахин хянагдана. За хуваар нь бол одоогийн байдлаар хараахан гараагүй байгаа боловч дээд шүүх Росо-Йонд нааштай шийдвэр гаргасан үндслүүдийг ихэнхийг нь хэрэгсгүй болгосон учраас бол тухайн хэмжээ нь өмнө нь дурдсан 1.3 их найдаас бага байх боломжтой гэж тооцож байна. За шүүгчид шийдвэрээ танилцуулахдаа шүүх ЧТ1 болон Росо-Йонтой холбоотой хэрэг за тухайн нөхөн төлбөрийг даалгасан дээд шүүхийн өмч хуваах тухай шийдвэрийг хүчингү болгож мөн шүүхээс гаргасан 2 тэрбум воны тэтгэлэг тэтгэмжийг бол олохтой холбоотой асуудлыг хэвээр үлдээж байгаагаа мэдгдсэн. 2024 оны 5 дугаар сард Сөүлийн дээд шүүх хосуудын гэр бүлийн хөрөнгийг нийтдээ 4 их найд воноор үнэлээд дараа нь бол энэхүү хөрөнгийг хуваах шийдвэр гаргасан. За энэ хэмжээ нь бол ЧТ1-ийн SK Group-ийн хувьцааг хуваах боломжгүй тусгай өмч гэж үзсэн. Доод шатны шүүхээс тушаасан нийтдээ 66.6 тэрбум воноос 20 дахин их ийм хэмжээ болж байгаа юм. Мөн Солонгосын иргэний хуулийн 744 дугаар зүйл заасан хууль бус үндслээр хөрөнгөцсөн энэхүү тэтгэмжийг буцаа авах боломжгүй гэсэн заалтыг иш татаж тус улсын дээд шүүх гэрлэлт цуцлах хэргийн эд хөрөнгийн хуваарлтыг тогтохдоо мөн зарчмыг баримтлахын зүйтэй гэж үзэж байгаа юм байна. За Росо-Йоны хувьд бол хөрөнгө авах гэхээсээ илүү харин тухайн хөрөнгө хуваахад оруулсан хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрөхийг шүүхээс шаардаж байгаа юм. Гэсэн хэдий ч шүүх бол энэхүү хөрөнгөтэй холбоотой хууль бус байдлыг хэрэгээс салгах боломжгүй гэж үзээд дээд шүүхийн тогтоол нь тухайн зарчмын дагуу буруу тайлбарсан гэж үзэж байгаа юм. За мөн тухайн шийдвэртэй холбоотой асуудалтай SK Group-ийн нөхцөл байдал бас хамаарагдаж байгаа учраас тухайн группийг удирдах байгаа ЧТ1-ийн хувьд шүүхийн шийдвэр гарсны дараа хэдхэн цагийн дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувийн эдлэн болох Мар-а-Лаго руу уулзалтанд орохоор дэлхийн улс орны удирдагчид за тэр дундаа бизнесийн удирдлагуудтай өндөр түвшний уулзалт хийхээр бол өөрийн хувийн онгоцоороо Америкийн нэгдсэн улс руу ниссэн байна. За тэрээс сэтгүүлчд бол Солонгосын эдийн засгийн төлөө хүчин чармаалтаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн ч гэсэн шүүхийн шийдвэртэй холбоотой ямар нэгэн тайлбар хэлээгүй байна. Тухайн шийдвэр гаргасны дараа ЧТ1-ийн хууль ёсны төлөөлөгч болох өмгөөлөгч ИЖ-ийн сэтгүүлчид хандаж мэдэгдэхдээ дээд шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан тухайн гаргасан шийдвэр нь давд залтах шатны шүүхийн шийдвэрт гарсан хууль бус буруу байдал за мөн бодит алдааг бол засаж зарлуулсан шийдвэр боллоо. Дээд шүүх SK Group-ийг Рогийн засаг захиргааны үеэр хууль бус хөрөнгийг авч хөрөнгөө нэмэгдүүлсэн гэж үзэн гэр бүлийн хөрөнгө бий болоход оруулсан хувь нэмэр гэж хүлээн зөвшөөрөх нь буруу гэж тодорхойлсон явдал нь тухайн хэрэгт онцгой ач холбогдолтой болсон гэдгийг мэдгдсэн. За энэхүү дээд шүүхийн шийдвэр нь SK Group-ийн хувь эзэмшлийн бүтцтэй холбоотой нэлээд олон эргэлзээ байсныг бол залруулсан хэрэг болж байгаа юм байна. За дээд шүүх хэргийг хянж гиснээс хойш 15 сарын дараа бол тухайн шийдвэрийг гаргах болсон байна.